Ардын намын засгийн газар сүхүрж унсан эдийн засгаа босгох гэж янз янзаар л үзэж байна. Адаг сүлдээ мөнгө хэвлэж цалин бүнлүүгээ тавих гэж байна гэсэн мэдээллүүд харагдаж эхэллээ. Энэ бол төр зуурын айм тариа болох хэдий ч хэсэг хугацааны дараа ард иргэдэд очих дарамт 2 дахин нэмэгдэх хор хөнөөлтэй арга юм. Ардчилсан нам улсаас амрахтаа энэ аргыг аль хэдийнэ хэрэгжилчихсэн. Гэхдээ нэг сайхан боломж гарч ирээд байгааг дурдахгүй бол алдас болно. Дэлхийн зах зээл дээр навс унсан байсан коксч нүүрсний үн эргэн сэргэж $80-аас $140 болтлоо өсчээ. Зүгээрчгүй айл 2 дугаар сараас хойш ингэж өссөн байх юм. Энэ бол ёстой буянтай хүний бух тугалдаг гэдгийн тод жишээ. Жиргээч дэд сар шилэн цогоо урд хил дээр хятад руу гарах нүүрсний очир даруй 80 км урт цуваа үүсгэж байна гэсэн мэдээллийг олон удаа хийж байгаа тийм ч байна гинэ. Energy Resource компани гүйцэтгэх захирал Ноён Батцэнгэлийн жиргснээр бол нүүрсний үнэ өсөх гэрээ хийх гэтэл Эрдэнэс тавталгаа компани улирал дамнуулан $25-оор гэрээ хийцэн тул болохгүй байна гэжээ. Тэгэхээр энэ боломж нь хаалттай байгаа аж. Гэхдээ нэг боломж харагдаж байна. Тухайлбал Монголоос гарч буй нүүрс хятадын зах зээл рүү ченжийн гараар дамжин эцсийн хэрэглэгчтэй хүрдэг ажээ. Тэр ченж буюу үнэ нэмдэг Winsway компани нь Монголоос тоон нүүрсийг $296 аваад дээр нь $199 нэмж эцсийн хэрэглэгчдэрээ $495 борлуулдаг аж. Зөвхөн энэ 8-аас гихтэл 4.7 тэрбум Хонконг долларын орлого олж 2 тэрбумын ашигтай ажилласан тухайга тайландаа дурдсан байна. Тэгэхээр эрх баригч нам энэ нэг шат амжилт ченжийн савраас Монголынхаа нүүрсийг холдуулаад дээр нь Эрдэнэс тавталгааны менежментийг жоохон өөрчилчих юм бол хямрал тойроод явчих мэт харагдаж байна. Азтай хүний азаргантхаа өндгөлдөг гэх үг бий. Ардын номыг засаглах үед түүхийн эдийн үн өсөд байдаг нь бас л нэг юм хэлээд байгаа юм шүү.